Гэрэлтүүлэг ямар байна? За бүгдэнд нь орой минь энэ өдрийн мэнд хүргэе. Дуу хэр сонсогч байна? Би уул нь өнөөдрийн лайвыг 8 цагт эхлэх ёстой байсан, 20 цагт. Тэгээ 30 минутын нөгөө микрофон энэ сетап компьютер өөр компьютероос орж байгаа. Тийм. Тэгсэн чинь бас нэлээд одчлаа. Тэгээ хүлээлгэсэн дуучлаарай. За ямар ч байсан амлсан ёсоор лайва эхлүүлээ. Тэгээ нэлээд товчхон ярина. За та нарт микрофон хэр сонсогч байна? Орой минь. Зүгээр байна уу те? За хэрвээ микрофон айгу бүдэг сонсогч ивэл та нар нөгөө дуугийн чангалж байгаад үзээрэй за. Тэгээ би сайн хэлж мэдэхгүй байна. Яг микрофон ингээд энд бол холбогдсон байна. Та нарт яа сонсогч байгааг мэдэхгүй. За шууд лайв эхлэе. Нилээ оройтч эхэлсэн учраас те сэдв рүүгээ оръё. За өнөөдрийн сэдв бол яг уу мэдээж яг маргааш орох брэнд гэд манай одоо нэрээ удсуулсан те брэнд сургалтын товч танилцуулгыг хүргэх юм. За тэрнээс өмнө нэг гол сэдвийг ярих гэж байгаа. Тэр сэдв юу вэ гэхээр англи хэлийг хамгийн богино хугацаанд сурах ямар арга байна вэ? Тэ? Тийм боломж байна уу гэдэг талаар ярилцах юм. За тэгэхээр бидний за гайгүй болж гин гэж байна те. Орой минь за сонсогч гин гэж байна. За тэгэхээр англи хэл сурах та нар хамгийн үр дүнтэй аргыг олсон уу? За хамгийн үр дүнтэй арга те хамгийн богино хугацаанд сурах хамгийн үр дүнтэй аргыг ярилцах гэж байгаа. За тэгээд дийлэнх хүмүүс англи хэлийг нэг уншаад хагас дутуу ойлгох төвшөнд л сурдаг те. Тэгэхээр ер нь хангалттай айгу мундаг төвшөнд сурж ерөөсөө чадахгүй байгаа. Арга буруу байгаатай холбоотой. Тий. Тэргүй англи хэлэнд бол асуудал байхгүй. Тэгээ сурж байгаа хүмүүст нь асуудал байгаа байхгүй тий арга буруу. За тэгэхээр хамгийн богино хугацаанд яаж сурах вэ гэж. Тэгэхээр хамгийн суур ойлголтуудаас эхэлнэ. Суур ойлголт нь буруу бол тэр буруу ойлголт дээр ямар ч арга хэрэглээд ер нь бол маш их хугацаа орно. Тэгээ үр дүн айгу бага. Тэгээ дийлэн хүмүүс бол нэг 10 20 жил сураад байгаа штэ англи хэл. Тэгжээч нэг арай гэж уншдаг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ хугацааг товчлох тухай л яриад байгаа. Нэг жилийн дотор маш мундаг хэлтэй болъё л доо. Хэн болохгүй гэж хэлсэн те боломжтой штэ. Болохгүй юм ерөөсөө байхгүй. Нэг жилийн дотор маш сайн англи хэлтэй болъё те. 10 жил 20 жил сурахгүй уламжлалт аргаар бүгд би ч бас англи хэл анхлан суралцахтаа тэгж сурсан. Бусад бүх хүн адилхан. Тэ дийлэнх Монголд одоо англи хэл сурж байгаа хүмүүс. Тэр байтугай унгаан англи хэлтэй улсад сурж байгаа хүмүүс ч гэсэн тийм л аргаар сурдаг. Их үр дүнгүй аргаар. За энэ арга нь яагаад үр дүнгүй бэ вэ гэдэг хамгийн ихний асуудал энд байгаа. Хэл гэдэг систем. Тэ? Тэгэхээр бид нар нөгөө системийн доторх за 10 юм нийлээд нэг систем гэж үзье л та. Энэ дундаас нэг л юм судлаад байгаа байхгүй юу те? Нэг л юм судлаад. Тэгэхээр 10 юм нийлж эн чинь ингээд нөгөө яг машины дугуй шиг ингэж эргэж те ингэж ажиллах ёстой юмны 10 юмны нэг л юм судлахаар энэ систем ажиллах уу? Ажиллахгүй. Тэгэхээр энэ систем гэдэг дотор юу ярьж байгаа гэхээр хэл гэдэг дотор ч үг орно. Дүрм орно. Үг дангаараа хэрэглэхдэггүй үстэй. Үгнүүд нийлнэ гэдэг чинь дүрмийг яриад байгаа штэ. Тэгэхээр энэ нөгөө юмаа ойлгоогүй багш нарын буруу одоо тий хүмүүс мэдээлэл өгсөн. Дээрээс нь нөгөө сурж байгаа хүмүүсийн бас ойлголтгүй байдалтай холбоотой энэ ихний хамгийн том алдаа тий. Тэгэхээр энэ систем гэдгийг бид нар ерөөсөө энэ 10 юм зэрэг ажиллаж иж мундаг англи хэлтэй болох гэдэг байхгүй юу? Тэргүй бид нар бүгдийг нэгээ салгачаад байгаа. Тэгэхээр зөвхөн нэг жишээ энэ систем гэдэг дээр нэг жишээг би та нарт дурдъя. За ярих, бичих. Тэ? Англи хэлний ярих, бичих гэдэг зүйл хоорондоо ямар ч холбоогүй гэж үздэг. Гэтэл энэ хоёр чинь нэг юм. Нэг л юм ярьж байгаа. Ер нь бол тэр нь юу вэ гэхээр
бодол санаагаа илэрхийлэхийг л хэлж байгаа байхгүй юу? Нэг нь юу юм? Бичгээр, нөгөөх нь юу юм? Яриагаар. Бодлоо яг нэг нь бичгээр, нөгөөх нь яриагаар илэрхийлж байгаа. Тэгэхээр эхлээд бид нар адил талыг авч үзэх ёстой тий. Дараа нь ялгаа. За эхлээд ялгааг нь яраад дараа нь адил талыг хэлчих болно тий. За тэгэхээр төвшин бага үед тий англи хэлний төвшин нэлээд бага төвшөнтэй үед ярих бичих хоёр ер нь бол адилхан тий. Тэгэхээр ярьж сурах гэвэл бичиж болно санаагаа эхлээд тий. Яванда бичиж чадчихна гэдэг чинь яванда ярьж чадна гэсэн үг байхгүй юу тий. Тэргүй зөвхөн яриа гээл ингээл ертөнцөөс тасарчсан юм гав ганцаараа юм бэж идэггүй тийм юм бэдэггүй. Зөвхөн ярианы сургалт гэж айгүй их би сонсч ирсэн тий. За тэр бол зөвхөн нэг хэдэн юмээ салгаж аваа. За энийг л та нар сурчвал болно гэж заадаг л байх л та тий. Тэгээ зөвхөн ингээд салангад яриа гэд ингээд бэж идэг юм бол байхгүй тий. Тэгээ яриа гэдэг дотор чи юу вэ? Энд чинь хүн чинь нэг үгээр ярихгүй үгнүүд нийлнэ гэдэг чинь тэнд дүрэн байдаг байхгүй юу? Тэ? Үгийн дараалал. Логик дараалал нь ямар байдгийг англи хэлний сэтгэлгээ чинь нэг жоохон өөр штэ монгол хэлнээс. Тэгэхээр юу юм? Үгийн дараалал жоохон ялгаатай байна. За өөр үг ганц хоёр хувирна тэ? Тэдгээрийг дүрм гэдэг тэ? Тэрийг болвол 100% бүрэн санаагаа ойлгуулахын тулд тэрийг зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Тэгтээ мэдээж төвшнөөсөө хамаарна, тий? Суургүй анхан шатны төвшөнтэй хүнд бол тийм амар их дүрэн бол ярихгүй шүү дээ. Тэгээ төвшин айгүй чухал. Зөвхөн нэг л төвшний бүх төвшний хүмүүст зориулсан нэг л сургалт гэдэг айгүй их яваад байгаа шүү дээ, тий? За тэгээд тэр нэг асуудал болж таарж байгаа. Нэгдүгээр. За хоёрдугаарт зөвхөн нэг юмээ салгаж аваад заах. За нэг юмээ салгаж авч заах юмнууд би тэрний юу гэхээр дүрм гэж салгаж авч зааж болно тий. Дүрмчээ явж бүх юмтай холбогддог ярих хүчгүй унших сонсох. Гэхдээ дүрмээ яаж үзэх үү гэдэг чинь өөрөө тий богино хугацаанд системээр нь цогцоор нь үзэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж айгүй сайжирдаг тий. Тэгэхээр ийм учраас нөгөө бид нар хамгийн богино хугацаанд сурах гэж байгаа хүмүүст айгүй арга барилтаа сурах хэрэгтэй. Тактиктай гэсэн үг. Учир шалтгаан те юмны цаадах учир шалтгааныг бүрэн цогцоор нь харж иж маш богино хугацаанд сурдаг байхгүй юу? Тэргүй нөгөө бидний уламжлалт аргаар зүгээр л нэг дүрмийн ном барьж аваа л хийгээд ивэл сайжирсангүй. Би 10 жил дүрмийн ном үзсэн шүү дээ тий. Англи хэл сайжраагүй дүрм нь бол сайжирсан. Гэхдээ англи хэл нь сайжраагүй. Тэгээ дүрм гэдэг дотроо нэг юмээ салгаж аваад хийгээд байгаа байхгүй. Ингээд утга учраа алдаад тэгэл баахан цаг өрсөн юм тий ямар ч үр бүтээлгүй юм болоод байгаа. Тэгэхээр цаг хэрвээ товчлох тусам илүү цогцоор илүү зөв арга барилтаа системээр нь үзэх хэрэгтэй. Цаг хамаагүй тий би 10 жил байна, 5 жил байна тий хамаагүй надад цаг байна. Би 20 жил сурсан ч сураад зөвхөн уншиж чаддаг болох надад асуудал биш гэж байгаа хүмүүст бол хамаагүй тий тэр ямар ч аргаараа юугаач хийгээд явж иж болно. Тэгээ миний ярьж байгаа та бүхэнд хэлдэг манай сургалтууд тий ярьдаг чиглэл бол ерөөсөө яаж хугацааг богиносох вэ? Хамгийн богино хугацаанд тий богино хугацаанд сураад болж игэл мундаг англи хэлтэй болоод хэлний мөн чанар тэр ашиг тусын амьдралдаа гарга гэдэг байгаа шүү дээ. Юу юм хэлцээ харилцааны хэрэгсэл. Харилцаж чадж гин үү те ярьж чадж гин үү. За хэлцэн харилцааны хэрэгсэл хоёрдугаарт юу юм? Энд чинь мэдээлэл авах те хамгийн сүүлийн үеийн хамгийн дээд зэргийн чанартай мэдээлэл. За би энэ дээр жишээлбэл хувь хүний хувьд би яадаг вэ гэхээр тархилуу орж байгаа мэдээлэлтэй хамгийн их анхаардаг надад ганц л зүйл өгдөг. Тэр нь юу вэ гэхээр тархилуу юу оруулж байна? Ходоод руу юу оруулж байна? Тэ хоёр зүйл. Ходоод руу юу орж байна? Шин тэжээл болох, тэ хор болохгүй юм оруулах. Тархилуу юу орж байна? Тэ хог оруулахгүй. Тэ хамгийн дээд зэргийн нэг зэргийн тэ мэдээлэл дандаа оруулах. Тэ тэгэхээр тэр дэлхийн төвшний номер 1 салбар бүрийн
тэр мэдээллүүд бол дандаа англи хэл дээр дийлэнх нь явж байгаа шүү дээ. Би жишээлбэл хятад хэлтэй. Хятад хэлээр мэдээлэл аавн те мэдээлэл аавн философи одоо юу гэдгийг те одоо шог зураг гэдэг юм уу тэр юм бүтээж байгаа хүмүүсийн арга барил эднэрийг бол үздэг, судалдаг. Англи хэл бол ерөөсөө номер 1 мэдээлэл зөвхөн англи хэл дээр л авч байгаа. Дийлэнхтэй. Хятад хэл бол нэмэртэй тий мэдээж нөгөө хэл одоо дээд түвшиндээ маш сайн сураад олон хэл дээр мэдээлэл авах тусам харах үнцэг тэлдэг тий. Тэгэхээр энэ англи хэлийг сурна гэдэг маань өөрөө явж ерөөсөө хүний амьдралд өнөө цагт бол хамгийн хэрэгтэй юм болж байгаа хэрэг. Хүн тархилуу ямар мэдээлэл орно тэр хэмжээгээр амьдралын чанар одоо юу гэдгийг те бүтээмж, ажлын чанар, өдөр тутмын амьдралын бүх хэрэгтэй мэдээлэл англи хэлээр авч байгаа. Тэгээ дэлхийн хэмжээний, дэлхийн түвшний хүмүүсээс суралцаад байгаа байхгүй юу? Зөвхөн монголоор хязгаарлагдахгүй, монгол хэлээр хязгаарлагдахгүй болж байгаа. Тэгэхээр бид нар ядаж уншаад 100% яг монголоор бид нар одоо их хэл дээр мэдээлэл авдаг шиг шууд уншаад шууд бүрэн ойлгож гин үү? Тэ уншаад сонсоод шууд бүрэн ойлгож гин үү? Тэ? Тэгэхээр энэ ядаж гаднаас мэдээлэл авахдаа энэ монгол хэл дээр их хэл дээр уншиж байгаа сонсож байгаа юм шиг бүрэн ойлгох хэмжээний тийм англи хэлтэй болох маш чухал. Тэгээ богино хугацаанд тэ тэр арга барилыг манай сургалтууд бол олгодог. Ийм онцлогтой юм аа тийм. Тэгэхээр би өнөөдрийн за энд ганц хоёр асуулт асуусан байна. Би бас хариулчих. Тий. Өнөөдрийн миний хэлэх гэсэн гол санаа энэ шүү за. Тэгээд би маргааш эхлэх брэнд сургалтаа товч танилцуулъя. Тэгээ лайва нэлээ оройтч эхлүүлсэн учраас бас та бүхний цагийг хэмнээд богино хугацаанд тэ гол мэдээлэл товч ингээд өгчихье. За энд нэг за бүгдээрээ орой минь маш их баярлалаа. Орой минь за хүмүүс орой минь гэсэн бэ. Хятад хэлийг хэдэн наснаас эхэл сурсан бэ? Нас ярих юм бол нэлээ орой сурсан. Тэ. Ер нь бол 2007 оноос эхэлж сурсан. Тэ 2007 гэдэг чинь одоо бараг 10 жил болж байна уу те? Мөн үү? 10 гаруй жил үү? Тэ? Нэлээ сүүлд сурсан. Тэ. Гэхдээ би Хятадд нийт 5 жил амьдарсан. 4 жил гаруй. Тэ. Тэгэхээр нөгөө орчинд нь очиж сурах бас өөрлөлтөө. Тэ? Орчинд нь очиж сурсан учраас нөгөө тэгээд би минималист аргаа гаргачихсан байсан учраас өөрөө мэдээж тэр аргаа эхлээд туршиж үзэн штэ. Тэгэхээр тэр маш богино хугацаанд нэлээд гайгүй төвшний болж чадсан. Тийм. Гэхдээ би нөгөө яг хятад хэлтэй маш сайн багш олж чадаагүй юм. Миний одоо би хэрвээ Франц хэл сурвал би сурвал Франц хэлний хамгийн сайн багшийг хайж болох байхгүй юу? Би хэрвээ тухайн үед би хятад хэл анхалт сурахдаа зүгээр л байгаа сургалтанд нь суух биш интернетээр ямар улсад таана хамгийн тасархай те богино хугацаанд ингээд 1 сарын дотор болж өгвөл хамгийн чухал юм олоод авчих тийм багш байвал энэ чинь миний 10 жилийн хугацааг хэмнэж байгаа учраас тий тэр номер 1 маш сайн багш систем олж авах тий тэгэхгүй энэ тэндээс ингээд түүх юм бол аюу хэцүү интернет тийм цогц бүрэн системтэй нэг дороос ингээд мэдээлэл олж авах юм аюу ховор штэ тий эндээс нэг юм харна тэндээс нэг юм харна хоёр мэдээлэл нь хоорондоо эсрэгцэн зөрөлт нь агуулган тий тэгэхээр нөгөө ингээд цаг аюу их ордог байхгүй тэгэхээр тухайн сэдвэр олон жил одоо юу яасан маш сайн багш олж авах номер 1-р тий ямар ч чиглэл тийм штэ би одоо жишээлбэл маркетинг гэх юм бол би маркетингийн за Монголд мэдээж хамгийн сайн сургалт нь юу бэ тий байвал бас сурна за англи хэл дээр олон улсад хамгийн шалгарсан хамгийн тасархай хүн хинбэл гэдгийг хайгаад яваад байдаг байхгүй юу би тэгээ хамгийн тасархай хүн гэдэг нь ямар учиртай гэхээр тэр улс суур үндсээр нь бүх юмаа ойлгоцсон
Тэ? Суур үндсээр нь асуудлыг суур үндсээр нь ойлгоогүй шийдэл ерөөсөө шийдэл биш байдаг байхгүй юу? Тий. Тийм учраас би ямар ч гоё юм ярьж болно. Тэр бол нэг хамаатай биш. Хамгийн гол нь энэ суур үндс юмныхаа уул суур үндсийг бүрэн ойлгоцсон өмнө үү гэдгийг ярианаас нь андшгүй байдгийн. Ер нь сонсно. Өөрийн чихээр сонсно, өөрийн нүдээр харна. Тэргүй бусад хүн энэ лаг мя одоо юу гэж хэлсэн тэр нэг сонирн биш. Тэгээ бусад хүн чинь айгу дундаж хүмүүс байгаад гэдэг байхгүй юу тий. Болж игэл олон хүн сонсдгоо амар нарийн лаглаг юмнуудыг ингээд чамин тий. Ийм мундаг хүмүүсийг их олохдоо нэлээд гарамгай би болол тэгээ ингээ олон жил нөгөө интернет судалгаа ягээд ингэчээр ерөнхийдөө бол тэр чадвар бол нэлээд өсдөг тий. Тэрнэр бол нэлээд судалгаа шаарддаг. Олон талаас судлаад за суур юмныхаа суур үнцийг базаад авчихсан багш бол тэгэл өстой зүвтэндээ тий. Мэдээж бусад хүмүүсээс яхаа их сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй. Олон талтай. Тий. Тэгтээ тийм 10-20 юм хэрэггүй штэ тий. 10-20 хүнийг орлох нэг гол хүнийг олцоход л ерөнхийдөө бол асуудлын магадгүй 80% шийдэгддэг тий. Тийм. Тэгэхээр би чиглэлийн судалгаагаа тэгж хийдэг. Тий. За уран зохиол, утга зохиол гэхэд би жишээлбэл тий бас яг тэр чиглэлээр хамгийн дээд хэмжээний тий ийм богино хугацаанд мэдээлэл олоо авчих ямар хүмүүс байна гэдэг ингээд судлаад тэр хүмүүсээс мэдээлэл аваад суралцсан гэдэг чинь хоёр юм байгаа шүү дээ. Нэг талаас гаднаас тий тухайн чиглэлээр хамгийн сайн судалгаа хийсэн хүмүүсийн мэдээллийг олж авах. Хоёрдугаар нь өөрөө толгоогоо ажилуулж тэрэн дээр өөрийн онцлог тий ийм зүйлүүдээ яах нэг тийм нэг суур өөрийн бас нэг чадвар хэрэгтэй тий. За тэр яах вэ? Тэгэхээр би нөгөө ямар асуултанд хариулах гад ингээд хадуураа явчих. За ийм байна. Тэгээ асуулт бол ерөнхийдөө болчлоо. Тэгээ маргааш эхлэх брэнд сургалтын товч танилцуулгыг хүргэе. Тэгээ манай энэ дунд түвшний брэнд сургалт, манай сургалтууд бол дандаа юм минималист арга барилаар явагддаг. Тэгээ минималист арга барил бол маш үр дүнтэй. Одоогоор англи хэл сурах хамгийн дөт зам гэж яриад байгаа. Шалтгаан нь саяны миний өнөөдрийн лайваар ярьсан, лайв ихэнд ярьсан тэр бүх зүйлийг манай сургалтанд шингээсэн. Хамгийн цогц, хамгийн системтэй асуудлуудыг суур үндсээр нь шийддэг зөвхөн яриа. Эсвэл зөвхөн унших гэж ингэ салгаагүй ярих үечих, унших, сонсох, үгсийн сан хамгийн чухал юм чи үгийн сан штэ тий. Тэндээсээ эхэлнэ. За үгээ яаж хийжлэх вэ тий. За маш гоё материалууд олж авна. Бүтэн 1-2 жилч баг хэрэглэх юмтэй ориг унгай англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг ийм гоё үг хэллэгүүд одоо шууд амьдралдаа хэрэгэлдэг үг хэллэгүүдийг олж авах тийм материал олж авах. Тэгээ одоо юу гэдгийг жочд дуудалд очиж шууд одоо жочд дуудлын одоо юу өгөх гэдэг ч юм уу те сүүлд би нэг пост оруулсан тиймэрхүү те өдөр тутмын харилцааны хэрэгсэл гэдэг чинь харилцаж чадж гэнэ үү чөлөөтэй хүмүүстэй те тэр үг хэллэхээс эхлэх штэ те тэгээд ярих санаагаа яаж хамгийн богино хугацаанд ойлгуулах уу, үр дүнтэй харилцах уу, тий? Ингээд айгүй цогц сургалт, айгүй олон юм ордог, тий? Тэгэхээр одоогоор Монголд явагдаж байгаа хамгийн цогц, хамгийн системтэй, хамгийн үр дүнтэй сургалт байгаа. Тэгээ брэнд сургалт. Энэ бол миний одоо нөгөө нэг мэрэгжлийн одоо үүднээс, тий? Хамгийн одоо их олон жилийн судалгаа шаардсан. Тэгээд үр дүнд нь аль хэдийн нотлогдчихсан тий манай сургалтанд чинь нөгөө гаднаас аягүй хүмүүс сурдаг шүү дээ яг энэ брэнд сургалтанд нөгөө олон улсад тий гадаадд амьдардаг монголчууд аягүй суудаг тий тэгээд аягүй их үр дүн гардаг гэж ярьдаг яг өдөр тутамдаа унгай англи хэлтэй улсад нь очсон хүмүүс ингэж ярьж байгаа юм чинь тий мэдээж Монголд ингэж сурах гээд явж байгаа хүмүүс юу юм эцсийн зорилго нь шууд харилцаад, шууд ойлгодог,
ямар ч бэрхшээлгүй ийм мундаг дээд төвшөнд англи хэлтэй болоход энэ сургалт бол туслана. 1 сарын хугацаанд явагдана. Тэгээ маргааш эхэлнэ. Маргааш буюу 3 сарын 17-нд эхэлнэ. Тэгээд 1 сарын хугацаанд явагдана. Тэгээд энэ нөгөө нэг ярих бичих чадвар ялангуяа манайханд аюу их дутагдaltaй чадвар бол ярих бичих чадвар. Энд чинь эргээд унших сонсох чадвараа сайжруулдаг байхгүй юу? Тэ? Энд чинь яг ингээ бие бинийгээ ингээд нөгөө нэг юу яадаг штэ. Flywheel effect гэдэг те. Feedback өгөөд болж ийн болохгүй гэсэн бодит төрсөн дээр буулгадаг чадварууд. Тэгээ бид нар болохоор англи хэлийг аюу ингээ вакуумжуулаад танхим дотор ингээл нэг аюу гой онц дүн авсан л хүмүүс эдгэн штэ те. Багшийнхаа ярьсан ямиг эргээд нөгөө нэг аабыгүй чэжилж шалгуулж онц дүн аваал те ингээл өнгөрөөл ингээл явж исэн чинь яг бодит амьдрал дээр гараад Америкт юу гэдэг те онгоцны буудлын дээр буугаал англи хэлгүй болд нь шүү дээ. Юу ч мэдэхгүй. Тэ тэр нөгөө вакуум хит ингээ вакуумжин гэдэг нь нөгөө хөрснөөс нь ингээ салгаад нэг ингээд нэг судалгааны мэрэгчлэлтэн шиг юм сураад байдаг. Тийм биш те. Яг бодит амьдрал дээр практик суурьтаа ийм одоо практик суурьтаа гэхдээ одоо нөгөө нэг судалгааны одоо хэл шинжилгээний үүднээс те сэтгэл зүй амьдрал одоо бүхэл юм судалж ээж энэ юу бүтээл гарч байгаа шүү дээ те бидний хувьд бол энэ бол маш том бүтээл те ер нь маш их одоо чадвар олон жилийн судалгаа ийм зүйлийг шаардаж гарсан ийм одоо брэнд сургалт байгаа. Энэ сургалт ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр уншаад ерөнхийдөө нэг ойлгодог штэ. Нэг ийм юмны тухай ярьж байгаа ямар ч материалыг уншаад ерөнхийдөө юм бэ гэж уншаад ойлгодог. Сонсохдоо тийм сайн биш байж болно. Тэ? Ерөнхийдөө бол суурьтаа гэсэн үг. Суурьтаа. Тэгээ ярьж үчиж чаддгүй нэг сайн биш. Тийм хүмүүс зориулсан сургалт тий. Дунд төвшний брэнд сургалт гэдэг нэртэй. Тийм. Тэгээ 1 сарын дараа яах нь одоо тулгарч байгаа англи хэл сурахад тулгарч байгаа бүх асуултынхаа хариултыг бол ерөнхийдөө аавна. Энэ сургалтаар дөрмийн нэг л удаагийн одоо нөгөө өгүүлбэрийн бүтцийн хичээл байгаа. Өгүүлбэрийн бүтц чинь бүх юмд хамаардаг шүү дээ, тэ? Ярих, унших, сонсох. Тэ? Энэ дөрвөн чадварт бол дөрвөлөнд нь хамаардаг. Тэгэхээр өгүүлбэрийн бүтцийг бол нэг ярина. Гэхдээ дунд төвшөнд ирэхээр дөрмийн салгачж байгаа. Амар, тэ? Тэр нөгөө дүрмээр нүдүрсээр дүрмээс өөрийн ботгоо олцсон хүмүүс байдаг байхгүй дийлэнх нь. Нөгөө нэг 10 системийн нэг юм авч нүдсээр агаад тэрнээс өөрийн ботгоо олцсон хүмүүс байдаг байхгүй тий. Тэр хүмүүсийг тэр нөгөө тархины төгжээ гэдэг юм уу энэ нэг юм уламжлалт юм сэтгэлгээнээс нь салгаж яг бодит хөрсөн дээр буулгах ийм одоо сургалт байхгүй 1 сарын тий. За тэгээд би бас дээрээс нь брэнд сургалт гэдэг үүднээс нэмэлт зөвлөгөө лайв өгдөг. Нэмэлтээр тэ хичээлийн хөтөлбөрт бол багтаагүй. Гэхдээ нэмэлтээр тэ одоо яаж энэ барууны сэтгэлгээнд илүү суралцах уу нээлттэй эднээс сурах юм юу вэ тэ тэр талаас нь бас энэ чинь сэтгэлгээгээ өөрчлөх гэж бид нар бас англи хэл голон сураад байгаа штэ. Тэргүй нэг тест өгөөд нэг онцтон авах маах бол биш үсттэй амьдралтаа эргэлж одоо өөрөө болж өгвөл богино хугацаанд өөрчлөгдөхөд тэ энэ англи хэл бол маш их тусалдаг. Тийм. Тэгэхээр тэр өөрчлөлтийг гаргах төвшөнд маш өндөр төвшөнд англи хэл сурахад энэ брэнд сургалт туслана. Тэгээ яг одоо амж бүртгүүлээд тэ маргааш тэ эхлэх сургалтанд та бүхэн хамрагдаарай. За тэгээ өнөөдрийн нөгөө үг олдлоо гэдэг шиг өнөөдрийн лайв энэ үрээд өндөрлөө. Тэгээ брэнд сургалт яг одоо бүртгэл явж байгаа. Тэгээ маргааш эхэлнэ. Тэгээ онлайнаар хүссэн газраасаа байгаа газраасаа шууд холбогдож хамрагдаж болно гэдэг бол өнөө үед бол маш том даваа тал тий. Заавал ингээл төгжрэл, танхимд ирээл ингээл хамаг алтан цагаа тий ингээ хий дими зам дээр тэгээд ирээд нөгөө хичээлээсээ хоцруул юучгүй үлддэг тийм сургалт биш тий. Хичээл хугацаатай явагдана. Тэгтээ хадгалагдана. Тэгээд тэрийн дараа нь өөрийнхөө боломжит цагтаа нөхөд үүснэ. Ямар ч хичээлээс хоцрохгүй тэр сургалтаар ярьж байгаа хамгийн үнэтэй гол мэдээллүүдийг шууд олоод авчиж байгаа. Тэгээ арга барилуудаа сураад авчиж байгаа. Тэгэхээр нөгөө нэг
би энэ судалгаа, энэ их зүйлийг чи 20 жил хийлээ шүү дээ. Тэр их хөдөлмөрийг та нар 1 сарын дотор олоод авчиж байгаа байхгүй юу? Шууд утгаараа. Тэ? Тэгэхээр энэ бол мэдээж ач холбогдол маш өндөр. Тэгээ үнц нь бол мэдээж маш өндөр. Ийм одоо сургалт ээж таарна. Тэгээ та бүхэн өөрсдөө бүртгүүлж ороод өөрсдөө үзээрэй. Тэгээд өнөөдрийн лайва энэ хүрээд өндөрлөе. Та бүхэнд амжилт хүсье. Яг одоо бүртгэл явуулж байна. Маргааш эхлэх дундчны брэнд сургалтад амжиж бүртгүүлээ. Брэнд сургалтын төлбөр гэсэн байна. Төлбөр болохоор 1 сарын сургалт 147,000. Маш хямдхан үн. Би энэ сургалтаа бол баг өнгөө өгч гин гэж боддог. Гэхдээ яг хуу хүмүүс бас буян болоод тэ. Тэргүй би энэ сургалтаа одоо юу гэдгийг 500,000 гэвэл яг өөрийн бодит үн нь бол 500,000-аас дээш үнэтэй ахгүй юу? Бодит үн тэ хүнд өгдөг үнцэн. За миний одоо 20 жилийн хөдөлмөр багтсан, шингэсэн тэ. Ийм одоо дээд зэргийн юм сургалт тийм. Тэгэхээр үнийн үед бол 147,000. Яг уу би боловсролыг болвол нэг тэгж хүнийг мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаал ингээл нэг сүрхийн үн хилээд дах гэхээс илүү олон хүн зөв арга барилаа олчих юм бол энэ чинь хүмүүсийн сэтгэлгээ сайжраад амьдрал нь ч гэсэн дагаа сайжрах ёстой тий тэгдэг. Тийм болохоор их олон хүн туслах үүднээс ийм зөв арга барил буюу шинэлэг ийм минималист арга барилыг гаргаж ирээд ингээд амжилтаа хэрэгжүүлээд явж байгаа. За төлбөрийн сүүлийн тэр асуултанд хариуллаа. За тэгээд та бүхэн амжиж бүртгүүлээд дундчны брэнд сургалт нь те хэрвээ суурьтай болвол яг одоо амжиж бүртгүүлээрэй. Тэгээ маргаашийн сургалтаар олцъё.